Дундаж давхаргын тухай Монгол улсын дундаж давхарга яагаад сүүлийн жилүүдэд хавчигдаад байна вэ? Энийн төрийн бодлогын алдаа хаана гараад байна вэ гэдэг сэдвийн хүрээнд явуулахыг хүссэн. Ер нь төрийн бодлого гэдэг өөрөө улс орны хөгжил дэвшил гэдэг өөрөө ядуу иргэдээ дундаж давхаргад байгаа. Дундаж давхаргад байгаа иргэдээ чинээлэх хэсэг рүүгээ оруулахад төрийн бодлого маань чиглэх ёстой гэж боддгоо. Гэтэл сүүлийн жилүүдэд нөхцөл байдал юу болж байна вэ? Би нэг хоёрхан зураг харуулъя. Уг нь бол зөв жишгээр улс орны хүн амын бүтэц орлогын бүтцээр харахад ядуурны төвшөнд байгаа иргэд нь тодорхой төвшөнд дундаж давхарга нь эннээсээ илүү их. За ингээд дээрээ чинээлэг баян хэсэгтэй гээд байдаг ёстой юм байна. Энэ лүү төрийн бодлого чиглэх ёстой юм байна. Гэтэл яг өнөөдөр байгаа манай Монгол улсын хүн ам зүйн бүтэц, эдийн засгийн бүтэц яг ийм хавчигдсан лонх шиг, элсэн цаг шиг юм болчиход байгаа. Доод суур нь тэр чигээр 3-1 нь ядуурлын байдалтай. Дахиад 3-1 нь дундаж гэж байгаа хэсгийнх нь доод хэсэг нь 3-1 нь дахиад ядууралд маш ойрхон ийм төвшөнтэй буюу энэ улаан нийлээд Монгол улсын хүн амын 3-2 нь. За нэг ийм байдлаар дундаж давхарга маань хавчигдчиад ийм байдалтай байгаад байгаа маа. Тэгэхээр эндээс одоо асуулт яагаад нөхцөл байдал ийм болчихвоо? Өнгөрсөн 10 жилийн 30 жил өнгөрсөн 9-10 жилийн бодлогын алдаа яагаад дундаж давхаргыг ингэж хавчаад дундаж давхаргыг тэлэх бодлогыг одоо эрх баригч 9 жил эрх барьж байгаа Монгол Ардын нам ийм дундаж давхаргыг хавчих бодлого руу бараг санаатай гэмээр ийм бодлого явагдаад байна вэ? Энийн дээр бас тодорхой байр суурь хариулт өгөөч. За улсын хурлын дэд гишүүдийн өнөөдөр ямар амгалан айлтгах мэдлээ. За өнөөдөр их чухал асуудал өндж байна. Дундаж давхарга. За дундаж давхарга бол одоо дийлэх Монгол зан олон байх ёстой. За энэ бол гэхдээ харамсалтай нь өмч хувьчлалаас эхлээд манай эдийн засгийн бодлогын тэнцвэр алдагдсан, эдийн засгийн бүтэц алдагдсан, үйлдвэрлэгч ажиллах хүчин одоо үйлдвэрлэх хүчин алдагдсанаас болсон шалтгаанаас өөрөөр хэлбэл Монгол улсын эдийн засгийн бүтэц үндсэндээ уул уурхаагаас хэд хамааралтай аж үйлдвэржилт багтаа болсон. Дундаж давхарга бол ажилчин анги. За дээр нь хамгийн гол дундаж давхарга бол эмч багш нар. Тэгтэл үндсэн 92 онд өмч хувьчлалын дараа 480 мянган хүн ажлын байргүй болж тухайн үеийн 4800 үйлдвэр аж ахуйн газруудыг ховчилж үндсэндээ дампуурл руу шилжиж ажилгүй болсноос ихсүүлээд манай хөнгөн үйлдвэр хөдөө аж ахуй эдийн засаг байсан бол манай улс үндсэндээ уул уурхай эдийн засгтай улс болж энэ ажлын байр шингээдэг дундаж давхаргын хамгийн гол ажлыг тэтгэдэг тэр үйлдвэрлэлийн салбар унснаас шалтгаалсан. Энэ бол зохиц үндсэндээ манай гадаад худалдааны бодлого, дэлхийн худалдааны байгууллагад илсэн бодлого, импорт татварын бодлого, мөнгө зээлийн бодлогын энэ цогц шийдлүүд үндсэндээ 30 жил буруу томьёолоор зохицуулалтгүйгээр явснаас болж Монгол улсад бол энэ дундаж давхарга бол үндсэндээ ингэж багассан. За албан ёсны статистик тооцоогоор бол 48% дундаж давхаргатай гэж тооцож байгаа. 22 оны статистикаар нийт иргэдийн 27% буюу одоо бараг 3-1 нь ядууралтай байна гэж тооцоо гарсан. Одоо ядуурлын 24 оны статистик бол буурж гарч байгаа гэж сонсон. Гэхдээ аль зэрэг энэ маань бодиттой гэдэг нь ердөө ядуурлыг 485 мянган төгрөгнөөс доош орлогыг ядуур гэж тооцож байгаа. Тэгэхээр энэ за нэмэлт 1 минут. За дундаж давхарга бол тэгэхээр үндсэндээ хэмзэг байна. 60 орчим хувь нь дундаж давхарга хамаарч байгаа гэсэн төвлөлтэй боловч хамгийн ноцтой нь Дэлхийн банкны тооцоолоор инфляц 10.3% болж одоо 1%-аар нэмэгдэхэд 350 мянган иргэн инфляц зээлийн дарамтаас үүдэн ядуурл шилжинэ гэсэн ийм эрсдэлтэй байгаа нь гол сорилт юм аа. Ийм учраас бид одоо энэ эдийн засгийн бүтцээ өөрчлөх 5 жилийн үндсэн чиглэлийг одоо өнөөдөр өргөн барьж байгаа. 26-аас 30 онд хөгжүүлэх энэ эдийн засгийн бодлогоор шинэ эдгээр эрс шинтгэл гэж эдийн засгийн бүтцээ өөрчилж, ажлын байрыг нэмэгдүүлж, дундаж давхаргаа өргөжүүлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн, халамжаас хөдөлмөр чиглэсэн татварын реформ, зээлийн реформ, аж үйлдвэржилтийн реформ, эдийн засгийн бүтцээ өөрчилж, дижитал шилжиж гэсэн зохиц реформ хийж энэ дундаж давхаргаа өргөжүүлэх ийм зохиц реформын бодлогыг бид улсын их хурлд өргөн барьж байна.
Микрофонуудыг шууд явуулаарай. За. Харин тийм ээ. Тэгээд та одоо дундаж давхаргыг дэмжих бодлого өнгөрсөн 30 жилд, сүүлийн 10 жилд байсангүй гэж байна. Яагаад ийм бодлого маань энэ байдал дээр очичвоо? Яг одоо Монгол улсын төрийн бодлогын шийдвэрүүд дээр дундаж давхаргыг тодорхойлсон, энлүү чиглэсэн тэр тусмаа танаа намын одоо мөрийн хөтөлбөр болоо засгийн газрын мөрийн хөтөлбөрүүдэд ямарваа нэгэн баримт бичих байхгүй. Ямар ч зорилт байхгүй. Энийг тэд байгааг тэд болгоно, бодлогын арга хэрэгслүүд ингэж чиглэнэ гэсэн ямарваа ийм бодлого хэрэгсэл байхгүй. Ийм л байдалтай. Одоо буруут нь хаана байна вэ гэвэл. За тэгээд би ганц хоёрхан тоо хэлье. Өнгөрсөн 20 жилд уул уурхай болоод байгалийн баялагаас монголчууд 100 тэрбум долларын орлого олжээ. 100 тэрбум долларын орлого олсон байна. Энэ мөнгө энэ эдийн засгийн өсөлт гэж байгаа энэ мөнгө хайч ба. Яагаад ийм хүртээмжгүй, иргэдэд хамааралгүй хүртээмжгүй ийм бодлогын арга хэрэгслийг өнгөрсөн хугацаанд зохиож явбаа. Сүүлийн 5 жилийн хугацаанд Монгол улсын 5 жилийн төсвийг нийлүүлвэл 100 их найдын төсөв зарцуулсан. 100 их найд төгрөгийн 5 жилийн дундаж төсөв. За энэ жилийн өнгөрсөн жилийн хүрээр 35 6 их найд руу явчихсан. Зөвхөн нэг жил нь 5 жилээр 100 их найдын төсөв зарцуулсан. Энэ төсвийн зарцуулалт 100 тэрбум долларын байгалийн баялагын орлого саяны дундаж давхаргыг 1%-ч нэмдэггүй. Танаа Монгол Ардын намын 2016 оны мөрийн хөтөлбөр дээр байсан ядуурлыг бид нэр 16-аас 20 онд 2 дахин бууруулна гэж хэлсэн. Тэр ядуурлын 2 дахин буурж байгаа чинь уг нь дундаж давхарга руу шилжих ёстой байсан. Гэтэл одоо сүүлийн 10 жилд саяны тэр 100 тэрбум доллар 100 их найд төгрөг эцэст нь одоо төрийг данхаалгаж, төрийн өмчт компанийг данхаалгаж эцэст нь ингээд нүүрсний хулгайдаа идэгдсэн баригдсан ийм улс орн офшор байгалийн баялаг нь гадагшаага гардаг дундаж давхарган хавчигдсан. Тэгэхээр энэ бодлогын энэ хүртээмжгүй өсөлтийг одоо яаж засах ёстой юм бэ? Энэ цөөхөн минутанд энэ яагаад тэгээд аргашаа хараад тоочих юм бол маш олон асуудал хөндөх учраас амжихгүй. Уул уурхай эдийн засаг бол уул уурхай бол одоо капитал их шаарддаг, ажлын байр бага шаарддаг ийм салбар. Хөдөө аж ахуй бол ажлын байр илүү бий болгодог, хөрөнгө оруулалт харьцангуй бага шаардж байгаа юм салбар. Гэтэл энэ бүх харьцаа маань өөрчлөгдсөн. Уул уурхай салбарын эд өсөлтийн үед манайх энэгээ одоо баян айлын эрх хөгжиг үрлэгэн зарцуулснаас өнөөдрийн энэ данхаасан төсөв, өнөөдрийн энэ төсвийн алдагдал, инфляц өөр ханшийн алдагдал чинь бий болчиход байна. 3 жилийн өмнө нүүрсний үн 24 онд одоо энэ эхэлж явах үе чинь 325 доллар байсан. Нодон жил одоо энэ өсөлт 150 доллар байсан. Одоо 70 доллар болоод 2 дахин унчлаа, 3 дахин унчлаа. Ийм их хэрэгсэлтэй үед одоо энэ засгийн газар одоо 3-4 сар ажиллаж байгаа манай засгийн газар бол энэ 30 жилийн алдаагийн чинь 3 жилийн алдаагийн чинь бүгдийг нэг өдөр өргөс авсан юм шиг засч чадахгүй. Гэхдээ бид өнөөдөр өргөн барьж байгаа 5 жилийн үндсэн чиглэлийн төсөлд дундаж давхаргын баталгаатай хангах системтэй реформыг тусгасан. Энэ нэр шинжилгээ реформын гол зорилт нь бол хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ажил хөдөлмөр эрхэлж байгаа бүх хүмүүсээ дэмжиж, зохистой хөдөлмөр эрхлэлийн нөхцөлийг сайжруулснаар дундаж давхаргын эзлэх хувийн жинг 20% нэмэгдүүлнэ. 26 онд дундаж давхаргын эзлэх хувийг тооцож тэр түвшнээс 20% нэмэгдүүлэхээр тусгасан. Цалин үйлс нийгмийн даатгалын уялдаа холбоог сайжруулах бодлого хэрэгжүүлж багш эмчнэрийнхээ цалинг бодиттой нэмэгдүүлээ. Өнгөрсөн 3 жилд ийм төсвийн орлого ийм их 100 тэрбум доллар таны хэлснээр зарцуулж орж байхад багш эмчнэрийнхээ цалинг нэмэгдүүлээгүй юм бэл. Өнөөдөр 3 жилийн дараа гинт 30%, 40%-аар 50%-аар нэмэгдүүлэх шаардж байгаа. Ганцхан жилийн дотор өнөөдөр энэ эдийн засгийн өсөлтийн үед орон сууц, амьдралын чанар, орон сууцчдын банк байгуулах, хүртээмжтэй орон сууц одоо иргэдэд хүртээмжтэй эдийн засгийг болгоод байна. Уул уурхай эдийн засаг маань цөөнхөд хүртээмжтэй ард түмэндээ өгөөжгүй эдийн засаг байна. Яагаад гэвэл тэнд хулгай байна. Ийм учраас баялагын хулгайтай тэмцэж энэ уул уурхай Тэр дундаж давхарга тэлэхгүй байгааг энэ улам ядуураад байгааг энэ үндсэн шалтгаануудын нэг нь энэ үнийн өсөлтөө. Эдийн засгийг нэмжээнэ гэдэг, цалин нэмжээн гэдэг энээс чинь илүү үнийн өсөлт энэний цаана л өнгөрсөн хугацаанд яваад байгаа. Сүүлийн жилүүдийг харахад сүүлийн 4 жилд байна уу 4-5 жил дунджаар үнийн өсөлт 70 гаруй хувьтай. Тооцоолын аргачлалаас энэс ч их байх боломжтой. Тэгэхээр ийм үнийн өсөлт нөгөө талд нь үнийн өсөлт гэдэг чинь юунаас үүсэлттэй вэ? Төрийн зардлаас л үүсэж байгаа. Бизнесүүдэд мөнгө очихгүй байгаа. Бизнесүүдэд эрх чөлөө байхгүй, тэнд төрийн зохицуулалт их, тусгай зөвшөөрөлтөй аж ахуй нэгжүүдийн зарцуулалт их байгаа учраас тэр жидүүнүүд нь босч чаддаггүй. Уг нь бол эдийн засагт байгаа нийт ажлын байрны бараг тодорхой тоо хэлбэл 64%-ийг
жижиг дунд үйлдвэрлэлийн салбар нь уг нь бий болгодгийг гинэ болгож хамаардаг. Гэтэл тэр салбараа хавцсаар байгаад тэр салбар нь ядуурлын ангид ороод тэнд байсан дундаж давхарга гэж байгаа нийгмийн бүлэг байхгүй болж хуурч байгаа. Нэг ажлын байр бий болгож байгаа жижиг дунд үйлдвэрлэлд хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байгаа. Тэгэхээр энэний цаан чинь тэр дахиад үнийн өсөлт гэхээр засгийн газар энэ бол засгийн газар тамаагүй Монгол банкны асуудал гэж түлхэгчдэг. Яг үнийн өсөлтийг өдөөгч нь засгийн газар өөрөө төрийн зардал, төсвийн зардал, төрийн өмчт компаниуд энэний цаана л нөхцөл байдал дээр яг ийм л байгаа. Тэгээ одоо ингээд ажил ярихлаар танаа засгийн газар бид нар 4 сар болж байгаа гэдэг. Яг үнэндээ 2024 оны Монгол Ардын намын олон холсон засгийн газрын мөрийн хөтөлбөр хэрэгжиж байгаа гэж л бид үзэж арт түмэн танараас тэр зүйлийг ч хүлээж байгаа баг. Тэрний засгийн газар биш танаа намыг сонгосон хөтөлбөр энэний цаан чинь явж байгаа. Тэгэхээр засгийн газраас энэ үнийн өсөлтийг өдөөчхөд бий болгоцоход энийг өөр бусд руу Монгол банк руу чигээд яг амьдралын чанар дундаж давхрыг хавчиж байгаа үнийн өсөлтөөр бодит орлогыг хавчиж байгаа энэ бодлогоосоо яаж татгалзах вэ? За хэрвээ би андуураагүй бол өнгөрсөн 1 жил хамтарсан засгийн газар ажиллаж байсан. Манай засгийн газар хэрвээ андуураагүй бол ажил аваад 4 сар болж байна. Хэрвээ би андуураагүй бол сүүлийн 8 жилд Монголын төр 3.5 дахин данхаасны 2 дахин нь өнгөрсөн 1 жил данхаасан. Хэрвээ би андуураагүй бол статистик хэрвээ худлаа хэлээгүй бол дээд хурлын үн 3494 төгрөг болж 6 сарын 23 онд нэг жилийн дотор 30% өссөн. Энэ бүх үнийн өсөлт инфляц бол бодит байдал дээр иргэдийн орлогыг бууруулж байна. Энэ уулуурхаагаас олсон орлого чинь цөөнхийг данхаалгаж байна. Нийгмийн орлогын зүрэг бий болгож байна. Орлогын ялгаа буюу Gini коэффициент нэмэгдэж байна. Энэ хоёр орон тоотой инфляц сүүлийн 1 жил явж ирсний үр дүнд дундаж өрхийн бодит орлогыг бууруулж байна. Төр баяжиж иргэн ядуурж байгааг нь тод жишээ нь энэ өнгөрсөн жилд. Ийм учраас л бид энэ төсвийн тодтгол хийж 2.2 их найдаар төсвийг таньж тодтгол хийсний үр дүнд өнөөдөр инфляц буурсан 15% төрөх байсан тооцооллыг бид барьж чадсан. Долларын ханш 4,000 төгрөг төрж иргэдийн амжиргаа ядуурх байсныг бид энэ доллар үнийн ханшлаас бүх юм импортлогч улс болсон учраас импортоор бүх үн хамаардаг болсон. Импортын үн чинь валютын ханшаасаа 4,000 төгрөг байсныг бид сэргийлж чадсан. Одоо ганцхан бод жишээхэд өчигдөр Стандарт энд Пуверс агентлаг Монгол улсын зээлч зэрэглэг Монгол улсын эдийн засгийн нэр үндийг 2 бие агентлаг болж 13 жилийн түвшинд сайжрууллаа. Энэ бүхэн бол инфляцаа бариад, валютын ханшаа бариад, өрийг бууруулаад, төсвийн алдагдлыг бууруулж байгаа өнөөдрийн манай засгийн газрын бодит жишээ. Тийм учраас бидний энэ хулгайтай хийж байгаа тэмцэл, авилгалтай хийж байгаа тэмцэл нь бол зөвхөн инфляцийг ч бууруулж байгаа юм биш. Төсвийн алдагдлыг ч нэмэгдүүлж байгаа юм биш. Нийт утгаараа энэ таны хэлээд байгаа дундаж. За, асуултын эхэнд нэг тодруулах хэлэхэд өнгөрсөн 1 жилийн хугацаанд хамтарсан засгийн газар ажилласан гэдэг. Гэтэл яг үүндээ Монгол Улсын үндсэн хуулинд олон холсон нам засгийн газараа байгуулна гэж байгаа болохоос биш олонхон цөөнхтөөгөө нийлээд хамтарсан засгийн газар байгуулах тухай ойлголт бас байхгүй. Тэгэхээр өнгөрсөн 1 жилийн хамтарсан засгийн газар гэж байгаа ойлголт бол 2-р ерөнхий сайдын засгийн газарт арчилсан намын 8 сайд орж ажилласан хөдөлмөрийн гэрээгээр орж ажилласан ойлголт гэж бид бүгд бас үздэгээ. Яг хамтарсан засгийн газрын гэдэг хууль эрхцэн ойлголт байхгүй. Байхтай хөрвөл аль нэг нам олон холоогүй бол эвслийн засгийн газар гэдэг ойлголт байдгаа гэдгийг бас хэлье. За тэгээд яг одоо өнөөдөр гудамжинд эмч багш нарын гарчихсан байна. Уг нь бусад улс орны жишгээр бол эмч багш нар гэдэг хүмүүс ч өөрөө нийгмийнхээ эдийн засгийнхаа дундаж давхаргад тооцогддог юм байна лээ. Гэтэл манад бол яг дундаж давхаргыг тоолж байгаа аргачлалч байхгүй. Яг хэдээс хэдийн орлоготой айл өрхийг бид нэр дундаж давхаргадаа тооцох юм бэ гэдэг өнөөдөр төрийн бодлого зуусан бүр нөгөө хэмжиж чадахгүй бол удирдах чадахгүй гэдгээр бид нэр өнөөдөр хэмжигчгүй байгаа. За янз бүрийн аргачлалаар хэмжлээгээ ботход нөгөө багш эмчнэр маань одоо бүгдээрээ гудамжинд гараа суучихсан. Ядуурлын байдал руу орчихсон. Багш эмчнэр эрүүл мэнд боловсролын салбараа бид нэр одоо дунджаас доош төлөвч оруулчиход энэний цаана биднэрт одоо сайн сайхан зүйл ярихад үнэхээр хэцүү байна. Нөгөө талдаа энэ багш эмчнэрийн цалингийн хувьд дахиад бас эрүүлэр ярихад зүгээр шууд нэмнэ гэхээс өөр дээр энэний цаана заавал тэг гарц гүйцэтгэл бүтээмжийн тухай асуудлыг бид нар заавал онцгойлон ярихаас өөр аргагүй. Тэгэхээр энэ
цалин хөлс нэмэх бодлогоо та нэг тодорхойлж хэлж өгөөч. За баярлалаа. Дээр нь яг өнгөрсөн 3 жилийн цалин багш нарын цалин 3.5 сая жил болгон 10% нэмэгдүүлж байгаад 30% төрнө гэсэн 3 талт хэлцээр байгуулсан юм билээ. А тэрнийг өнгөрсөн 2 жил хэрэгжүүлээгүй юм билээ. Өнөөдөр бүгдийн хуримтлаад 30% нэмгэж шаардаад байгаа. Тэгэхээр энэ асуудлыг танаа хэрвээ би андуураг бол бас дахиад эдийн засгийн асуудал хариуцсан тэргүүн шадар сайдаар луу гант төмөр гэж танаа намын дарга ажиллаж байсан. Тэр үнээс өнгөрсөн энэ асуултуудыг та асууж өнгөрсөн жилд энэ алдсан нүүрсний өндөр байхад төсөвт хэлж данхааж яхад энэ асуултуудыг асууж шийдчихсэн бол арай өмнө 1 жилийн өмнө эхлэх байж, арай өмнө нэмж багш нарынхаа цалинг нэмчих байж. Өнөөдөр бид хуруу хумсаа хугалж хагаад багш эмчнэрийнхаа цалинг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлж байна. Өнөөдөр үл яриа хэлцээгээд үндсэндээ зарчмын тохиролцоонууд дээр хурж харилцаа ойлгосч байна. Жил болгон 10% нэмэгдэж хагаад 3 жилийн хугацаанд 30% нэмэгдүүлсэн гэсэн юмыг өнгөрсөн 2 жил ганц ч төгрөгөөр энэ нүүрсний өндөр байхад нэмэгдүүлэхгүй байж хагаад за мэдээж энэ боловсролын салбарын шинжилгээ өрөөнд инх хамгаалсан сайд энэ бүтээмжийг нэмэгдүүлэх, гүйцэтгэлийн цалингийн тогтолцоонд шилжүүлэх энэ тогтолцооны шинжилгээ хийж энэ өөрчлөлт хийж чадсан. Одоо бид бол цалингийн цогц реформ хийж бүтээмж дээр тулгуурласан, гүйцэтгэл дээр тулгуурласан оновчтой цалингийн системийг бий болгох замаар энэ доод цалин аваад байгаа сая 484 мянган төгрөгийн цалин аваад байгаа дийлэнх их ачаалттай бусад багш нараас бараг 2 дахин ачаалттай ажиллаж байгаа нийслэлийн багш нарын цалин нэмэгдүүлэх шийдэл бид хүрж байгаа, гаргаж байгаа. Энийгээ шийднэ. Энэ бол мэдээж хөдөлмөрийн үнэ дүнжийг нэмэгдүүлэхийн тулд бүтээмж гүйцэтгэл суурилсан цалин хөлсний тогтолцооны реформ хийхээр 5 жилийн төлөвөнд тусгаад 3 жилийн хугацаанд зорилт төвшөнд хүрэхээр одоо төлөвлөж байна. Одоо 26 оноос эхлэн бид багш эмчнэрийн цалингаа доод цалингийн суурийг нь 50 хүртэл хувь нэмэгдүүлэх. Ингэжээж одоо энэ За тэр цалин тэтгэврийн нэмэгдлийг мэдээж харалцж үзэлгүй яах вэ? Гэхдээ энэний цаана бүтээмжийг, өсөлтийг, бүтцийн өөрчлөлтийг, олон зүйлүүдийг бас давхар авч явах ёстой шүү гэдгийг бас одоо дэмжиж бараг хэлж байгаа утга учиртай шүү. За нөгөө дараагийн нэг асуулт нь эдийн засгийн болоод энэ бүх үзүүлэлтийн чинь нийгмийн үр нөлөө айхтар нөлөөнүүд гарч байна. Энэ дундаж давхаргыг дэмждэггүй, ажил хөдөлмөр хийж байгаа хүнээ дэмждэггүй энэ 10 жилийн бодлогын чинь үр дүнгээр Монгол улсад ажил хөдөлмөр хийдэг арай жаахан сэхэтэнлэг хэсэг чинь тэр чигээрээ дайжээд Монгол улсаас гараад одоо гадна бараг албан бус тоогоор 300-аад мянган иргэн гадна явж байна. Яг одоо тэр янз бүрийн судалгаагаар санал асуухад одоо 60 гаруй нийт санал асуулгад оролцсон иргэдийн 60 гаруй хувь нь хэрвээ би чаддагсан бол хэрвээ би асуудлаа шийдэж чадвал гадагшаа гармаар байна гэсэн одоо үндсэндээ ийм оюуны дайжилт гэдгийг одоо та бүхэн одоо бүгдээрээ л ярьж байгаа брендэрээ ингээд. Тэгэхээр нөхцөл байдал энэ улс орноос чинь одоо яг энэ ажил хөдөлмөр хийдэг. Тэр тусмаа бид нэр ажил хөдөлмөр хийж байгаа хүмүүсээ өнгөрсөн бодлого маань дэмждэггүй. Ажил хийнгээ ядуураад идэг. Ажил хийгээд цалин авангаа ядуураад. Багш эмчнэрээс аваад ийм л тогтолцоог одоо бид нэр өнгөрсөн хугацаанд бий болгочлоо. Одоо нэг оюуны дайжилт маань одоо айгүй бол энэ чигээрээ ингэж үргэлжлэх юм бол баг оюуны хоосрол гэдэг ийм зүйл рүү одоо бид нэр баг нэг алхаад ороход бэлэн болчлоо. Тэгэхээр эндээс энэ залуучуудад ажил хийж байгаа, ажил хөдөлмөр хийж байгаа иргэдэд энэ төрийн бодлого, төсвийн бодлого одоо бусад энэ бодлогууд чинь төрийн өмчт компаниудаа бидний яриад байгаа тунхаглаад байгаа олон зүйлүүд дээр нэг ганц хоёр удаа ихэц гарах уу? Энэ залуучуудыг ажил хийж байгаа хүмүүсээ яаж урамшуулах юм бэ бид нар одоо? за энэ ер нь хөдөлмөрсөн хэрнээ ядуурдаг энэ байдал манай эдийн засгийн хамгийн эмзэг байдал бөгөөд тантай 100% санал нэгдэх асуудал нэг. Энийг л засахын төлөө бид энэ 5 жилийн эр шинжил, эдийн засгийн бүтцийн эр шинжил хий, бүтээмжийн шинжилт хий, халамжаас хөдөлмөрч шилжиж. Энэ эдийн засгийн бүтц маань зөвхөн уул уурхаагаас хамааралтай биш, илүү нэмэн үрдэх шингээс аж үйлдвэржилт, дижитал шилжилт, инновац технологи шингэсэн шинэ эдийн засгийн салбаруудаа дэмжиж, аж жуулчлал, хөдөө аж ахуйгаа инновац шингээж шинжилгээ хөгжүүлэх гэсэн энэ зохис шинжиллийн бодлогыг бид улсын их хурлд өргөн барьж байгаа. Ер нь энэ зөвхөн багш эмчив шин брендэрэн буюу оюуны гадагшлах урсгал бол Монгол улсын хамгийн том одоо эмгэнэл болоод байна гэхэд хэлцэхгүй. Яагаад гэвэл энэ бол баялагын хулгайгаас, яагаад гэвэл энэ улсад чинь хөдөлмөрсөн нь шударгаар хөдөлмөрлж байгаа нь одоо тэр хэмжээндээ цалин авч
орон суустай бол сайхан амьдардаг биш. Уул уурхайг дагсан хэсэг нь л хөрөнгөждөг, баяждаг. Тэрний цаана авилгал хэлэх бол нуугдаад байгаа учраас энэ шинжилгээг хийж энэ реформ чинь бодтой хэрэг чинь. Түүнээс энэ бол урай лозон болоод явчих юм бэл. Ийм учраас энэ цалингийн шинжил, бүтээмжийн шинжил маань бүтээмжийн шинжил гэж байгаа бүтцийн өөрчлөлт хийх. Зөвхөн боловсролын салбар тэгэхэд багш нараасаа баг олон одоо ажилтан ажиллагчдад ажиллаж байгаа. Ер нь энэ салбар эдийн засагт маань ерөөсөө ингээд бүх салбарт нэг юм бүтээмж чингсэн биш. Хөдөлмөрсөн ажиллаж байгаа нь илүү үр дүнтэй байдаг биш. Бизнесийн салбар ч гэсэн, татварын бодлого ч гэсэн. Ийм учраас зогц эрс шинжил хий гэж бид эрс шинжиллийн 5 жилийн үндсэн чиглэлийг улсын хурлаас засгийн газраас улсын хурлд өргөн мэдүүлж байгаа. Уг нь энэ бол төсвийнхаа өмнө өргөн баригдах хэрэгтэй байлтай байсан. Даа чинь 8 сарын 9 сарын 1-нд төсөв өргөн баригдаг болоод энэ цаглбарын өөрчлөлтийг улсын хурл дээр мань хийсэн учраас өнөөдөр бас төсвийнхаа дараа эдийн засгийн бодлогоо ярьж байгаа юм өөрчлөлт гарч байна. За тэгээд тэгвэл одоо ядуурлыг яаж бууруулаад дундаж давхаргаа яаж тэлэх юм бэ гэдэг дээр яг одоо бодлогын үзэл баримтлалын гэхүүд одоо яг ямар бид нар бодлогууд барих ёстой вэ? Ямар ч л байсан ядуурлыг халамжаар бууруулад халамжаар дундаж давхаргыг одоо бий болгож чадахгүй гэдэг нь танаа намын өнгөрсөн лавл одоо энэ эдийн засгийн өсөлтөд орлоготой 10 гаруй жилийн хугацаанд харагдчихлаа. Тэр 100 тэрбум долларын орлого, 100 их найдын төсөв, энэ бүгдийг чинь зарцуулаад тэр дундаж давхарга чинь улам хавчигдчихлаа. Тэгэхээр сая энэ 2025 оны Нобелийн шагнал авсан эрдэмтдийн эдийн засгийн эрдэмтдийн бүтээлдэж гарсан байна лээ. Энэ инновац гэдэг зүйл, эрх чөлөө гэдэг зүйл, эдийн засгийн эрх чөлөө чинь л тэр өсөлтийг, сайн амьдралыг авч ирдэг гэдэг энэ зүйлүүд одоо ингээд гарч байна. Тэгэхээр танаа засгийн газрын зүгээс одоо энэ бодлогын өөрчлөлтөө яаж хийх юм бэ? Бодлогын өөрчлөлт бүр бид нар одоо жижиг урай лоозонгуудаа олон зүйлүүдэд одоо болио. Эдийн засгийн одоо бодлогын өөрчлөлт гэдэг зүйлийг та нэгдүгээрт нь хэлж өгөөч. Хоёрдугаарт нь энэ минут баг шиг байна. Би өөр энэ ядуурлыг нэмэгдүүлж байгаа дундаж давхаргаас ядуурл руу залгаж оруулж байгаа нэг асуудал бас байна. Тэр нь өөрөө энэ эрүүл мэндтэй холбоотой ядуурл. Айл өрхийн гэр бүлийн нэг гишүүн өвтгöd үндсэндээ тэр гэр бүлийг шууд ядуурл руу чирж оруулж байгаа. Яг энийн дээр ингээд судалгаагаар 20 гэр бүлийн ядуурлд орж байгаа 20 гэр бүлийн нэг нь яг энэ эрүүл мэндийн ядуурл. Энийний цаана бидний дахиад тогтолцооны нөгөө эрүүл мэндийн даатгалын систем олон энэ өөрчлөлт шинжилтүүд чинь өнгөрсөн хугацаанд бүгдээрээ аргацаагдаж хийгдэхгүй байсны одоо үр шалтгаанаар ерөөсөө дахиад нэг ядуурлын шалтгаан тэнд бий болчихлоо. Айл гэрийн нэг гишүүн өвтгöd Ер нь энэ эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийн реформ хийнэ гэдэг маань уул уурхай хэд хамаарлыг уул уурхайгаас төвлөрж байгаа одоо энэ өгөөжийг бид хөдөө аж ахуйгаа боловсрлоо, эрүүл мэндийн салбараа, аялал жуулчлал, эдийн засгийн бус салбараа дэмжих замаар ажлын байр бий болгодог илүү чөлөө зах зээлийг дэмжсэн бодлого. Дандаа төрийн өмчгөд дамгаалсан энэ системийг илүү хувийн хөвшилд чөлөө зах зээлийн зарчимд шилжүүлж бид энэ өрсөлдөөнийг бий болгосон шинэ эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлж чадна. Энийг ингэж дэмжиж бид эдийн засгийн дундаж давхаргаад хэлж чаднаа. За эрүүл мэндийн даатгалын хувьд бол энэ эрүүл мэндийн даатгалын сангийн үр нөлөөг нэмэгдүүлж зохиц реформ хийхээр энэ хөтөлбөр тусгасан байгаа. Иргэдийг гинтийн санхүүгийн дарамтаас дундаж өрхөө хамгаалахад эрүүл мэндийн даатгалын сангийн тэс солидарностийн буюу солидарити буюу одоо эв санааны нэгдлийн зарчим орчдөг. Гинтийн өвчлөлийн буюу катастрофик зардлууд бол дундаж өрхийн хамгийн том санхүүгийн дарамт байна гэдэг судалгаагаар тогтоогдсон. Энэ даатгалын систем бүрэн төгс ажиллаж чадахгүй байгаагийн яруу тод илрэл энд захиргааны зардал санхүүжүүлээд байна. Энэ шинжил эрүүл мэндийн даатгалын санд төвлөрч байгаа 1.80 орчим төгрөгийн 60% нь ус эмчилгээний бус захиргааны зардал болон одоо бусад зайлшгүй шаардлагатай биш өвчлөлийн зардал зарцуулагддаг гэх мэтлийн санхүүгийн реформ хийх ёстой юм. Энэ бол зөвхөн эрүүл мэндийн салбарын зэрэгцээ санхүүгийн реформтой уялдах ёстой. Бүтэц зохион байгуулалтыг ч гэсэн өөрчлөх ёстой. Зөвхөн эрүүл мэндийн даатгалын сан биш нийгмийн даатгалын үйлчлэгээний чанар хүртээмжийг сайжруулж захин үйлчлэгээний хүртээмжийг өргөжүүлэх замаар захиргааны зарлуудыг бууруулах ёстой. Ингэж нэг катастрофик үйл явдлын өрхийн амжиргаанд үзүүлж байгаа санхүүгийн дарамтыг бууруулах нь одоо гол зорилт байх ёстой.
Харин ингээл яг үндэ одоо өнгөрсөн засгийн газрууд ингээд гой тунхагсан зүйлүүд л ингээд ийм байх ёстой, тийм байх ёстой гэдэг зүйлүүдийг л бид нар маш их сонслоо л доо. Нөгөө эрүүл мэндийн салбар, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын тогтолцоонд лавл одоо миний мэдхээр сүүлийн 6 жилд бид нэр өөрчлөлтийн цэг хатгасангүй. Энийний үр дагавар одоо ингэж л гарч байна. Нөгөө боловсролын салбар, нөгөө оюуны дайжилт, олон зүйл, ажлын байр, чадварлаг ажилтан, мэрэгжилтэн олон зүйл энэ чигээрээ байхгүй. Ингээл бид нэр 100 их найдаар нь 100 тэрбумаар нь мөнгөний том тоо яриад их найдаараа асуудлуудыг яриад байдаг. Цэг хатгасан нь өөрчлөлт шинжилгээний хөтлөөр өнгөрсөн хугацаанд байдаг. За тэр эрчим хүч яриул олон зүйлүүд. За тэр ер нь тэгээд явсаар байгаад манай улс чинь өөрөө эдийн засаг маань, улс орон маань зах зээл дугн шилжсэн орн биш, яг л социализмороо шахууд байж штэ. Эрүүл мэндийн салбар, боловсролын салбар, эрчим хүчний салбар, төмөр зам одоо бүгдээр нь үн барьчихсан. За нэг ийм л нөхцөл байдалтай улс орн өнөөдөр ингээд зогсож байна. Тэгээ уг нь энэ дундаж давхар гэдэг чинь өөрөө саяны бидний яриад байгаа зөвхөн нэг ийм эдийн засгийн ойлголт бас биш юм байна лээ. Уг нь энэ дундаж давхар гэдэг чинь улс орныхоо хөгжил дэвшлийг ирээдүйг чирч явж яадаг, үр хөвгтдийнхээ боловсролд хамгийн их мөнгө төгрөгөө санхугаа зарцуулж яадаг. Одоо ийм л тэр тухайн улс орныхоо нийгэм соёлын одоо түүх бахархлаа бүх зүйлээ тээж явж яадаг. Улс орныхоо улс төрийн нийгмийн тогтвортой байдлыг хангаж яадаг. Зөвхөн саяны эдийн засгийн ойлголтын цаана ийм асар чухал нийгмийн бүлэг энд байгаад байдаг. Уг нь бол энэ ардчлалтай, арчилсан тогтолцоо, арчилсан сонгуультай, шудраг сонгуультай хүртэл энэ дундаж давхар очиж холбогдож яадаг. Ийм л утга учиртай ийм ойлголтыг бид нэр одоо зөвөр юу ч биш болгож хувиргаж энийг ярьдаг, хэлдэг, хэмждэг, зорддог ямар ч ойлголтгүй лавл одоо үндсэндээ За ер нь бид нар бас зөвхөн ёстой гэж яриад байгаа юм биш ээ. Энэ бол дандаа хэрэгжүүлээд эхэлсэн реформуудын талаар ярьж байгаа. Бид ирээдүйн цаг дээр биш дандаа одоо цаг дээр ярьж байгаа. Бид хийх гэж байгаа ажлынхаа тухай биш хийж байгаа ажлынхаа үргэлжлэлийн талаар ярьж байгаа. Бид эрүүл мэндийн даатгалын сангийн удирдлагыг өөрчлөөд эрүүл мэндийн даатгалын тогтолцооны үр ашиг хяналтын тогтолцоог шинээр нэвтрүүлж өөрчлөлтийн одоо их хурлд оруулж ирэх гээд хуулийн төсөл дээр ажиллаж байна. Боловсролын салбарын зохиц реформ дээр ажиллаж байна. Одоо мөнгө төвөө гишүүний санаачилсан хуулиас ахуулаад бид хамтарч ажиллаж байна. Тэгэхээр бид нар хамтарч энэ реформуудыг хийх ёстой. Ингэж энэ хамтарч тарьсан 30 жилийнхаа алдаа завхарлыг хамтдаа засах ёстой. Өнөөдрийн эдийн засаг ядуурл дундаж давхар бид бүгдийн алдаа. Энэ чинь зөвхөн улс орны төдийгүй дундаж давхар гэдэг бол арчлалын доктортой байдлын гол баталгаа нь дундаж давхаргын бэхжилт байдаг. Ингэж санал хураалт сонгуул шударга явагддаг. Нийгэмд ядуурл их байвал одоогийн өдрийн байдлаар 27% нь ядуурл байвал зөв сонголт хийх чадвар арчлалын баталгаа алдагдж яадаг. Дундаж давхаргын эдийн засгийн дороотлол бол цаад утгаараа арчлалын дороотлол юм байна. Ийм учраас арчилсан нийгмийнхаа төлөвшлийн хувьч гэсэн тэр эдийн засгийнхаа хөгжил төлөвшлийн хувьч гэсэн тэр хүртээмжтэй эдийн засаг гэдэг таны дурдж байгаа тэр Нобелийн шагнал эрдэмтдийн чиглэлт юм болсон. Эдийн засгийн өсөлт 10-20 байх нь хамаахгүй. Энэ дундаж давхархтаа нийт иргэдээ өргөөж тавих ёстой. Үүний тулд л хамгийн тулгуур асуудал нь баялагдлын хулгайтай тэмцэж шударга ёсны суурьаа сайжруулж энэ төсөв эдийн засаг бүх суурьчин сайжрах гэдэг. Энийний төлөө бүгдээрээ нэгд тэмцэхгүй бол эн чинь зүгээр нэг ганц хоёр хүний ч хийж ажил биш. Ийм учраас энэ нүүрсний хулгай, үндэсний баялагын хулгай эсрэг тэмцэл бол ядууралтай, дэгш ус байдалтай хийж байгаа дундаж давхаргаа өргөжүүлэх гэсэн тэмцэл юм шүү. Ер нь энэ дөрвөн тулгуурт бодлогыг бид энэ тэгээд одоо энэ төгсгөлийн минут юм байна. Би бас өнөөдрийн сэдвтэй холбоотой би дүгнэлтээ хэлчихье. За баг бодлогоор гэмээр санаатаагаар гэмээр ард түмнээ ядууралд байлгаж тэр их олон тэрбум олон их найдын мөнгөний цаан ядууралд байлгаж дундаж давхар руу чирэх бодлогыг өнөөдөр хүртэл гаргаж ирдэг үү нэгдүгээрт нь. Хоёрдугаарт нь боловсролын салбараасаа эхлээд яг хувь хүнлүүгээ чиглэсэн хүний хөгжил амьдралын чанартай холбоотой бодлогыг бид нэр томьёолж гаргаж зорддоггүй энэ байдлыг харуул нөгөө нэг харагддаг 15 дугаар зууны үед Английн 4-р Хенри хаан гэдэг хаан Ромын папт хойд хэлжсэн гэж хэлэгддэг. Одоо хэлсэн хэсгийг нь бол би мэдэхгүй. Нэг үгийг л би яг энэ хэлэлцүүлгийн дүгнэлт болгож хэлмээр байна. Тэр 4-р Хенри хаан Ромын папт хэлжсэн гинлээ. Та ард түмнээ мунхаг байлгахад зорио. Би ард түмнээ ядуу байлгачия. Энэ хоёр нийлэхлээр та хоёр мөнхөд засагдаж чаднаа
та бид хоёр ард түмэн ядуу, ард түмэн мунхаг байвал та бид хоёр нийлээд мөнгөд засагдаж чадна. Яг л энэ бодлого санаатай гэмээр баг энэ бодлого өнгөрсөн хугацаанд үргэлжилжээ. Тэгээд энэ бодлого дээрөө бид нар одоо тийм ийм гэсэн тунхагийн зүйлүүд биш, бодлогын эрс өөрчлөлт гаргахгүй бол, зорихгүй бол, хийхгүй бол энэ нийгэм чинь буруу тийш явж байна шүү гэдгийг л одоо төгсгөлдөнд дүгнэж хэлье.